Өнөөдөр дэлхийн нийтээр өөрийн гэсэн тодорхой бурхантай, тогтсон зарчимтай, үнэт зүйлстэй сүшиг бишрлийг шашин гэж тодорхойлжээ. Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэлхийхээс зайлсхийж, буян буюу бусдад хэрэгтэй зүйл хийх гэж үздэг. Архиталт, ядуурл, хүчирхийлэл, гэмт хэрэг, сүнс, хий үзэгдэл гэх мэт бусдыг түгшээсэн нийгэм оршин тогтносон. 800 жилийн тэртегээс олон шашныг хүндэтгэж ирсэн монголчуудын амьдрал болоод нийгэмд тулгамдж буй олон асуудалд эдгээр шашин шүтлгүүд бодитоор эрг нөлөө үзүүлж чадж байгаа юу? Бид шидтнийг бус эгэл жирийн иргэдийн амьдралд тусалж зөв зам руу хөтөлж байгаа нэгнийг онцолж байна. Үнэн бай төсөл. Хүн гэх жамтан хорвоод мэдснээс хойш баяр, жаргал, зовлон зүдгүүр амсахыг алийг тэргэх билээ. Үүнийг бид амьдрах гэж ярилдэг. Харин хүмүүс юуны төлөө инхүү зовж, зүдэрч, баярлаж, жаргадгийг тодорхойлох хүн амаргүй юм. Магадгүй үр удмынхаа төлөө байх. Тэгвэл нэгэн голомт, нэгэн удам тасрах хэмжээнд хүрсний учрыг тайлахаар оролцогч маань бидэнд хандсан юм. Сайн байна уу? Нэвтрүүлгийн үеид итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч тэргүүн жимс. Жимс хүнсний ногоо хатаасан жимс, нарийн ногоо хүргэлт. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleco өөрөөр ажиллана. За төддөг жошил зэхиглээ. Би одоо цагааны тэнгэр, харын тэнгэр залдаг улаач хүн байгаа. Улаач болоод олон 10 жилийн өнгөрөөж байна. Тэгээд анх улаач болохоо бол би бага наснаасаа мэдэрсэн. Манайх болохоор өөрсдөө тийм онгод шүтэн залдаг удган зайрангууд байдаг байсан. Одоо бөө банд гээд удмын онгод банд байдаг гэсэн нэргүүхч гээд тэрний улаач нагаа. Тэгээд ерөнхийдөө бол манайх удам тасраагүй онгодууд залдаг байсан. Одоо ч гэсэн улаач нар байгаа. Яг зарим одоо улаач нар зарим хүмүүс бол одоо чамаг бол юу гэж хэлж магадгүй. Одоо хараалтайч гэдэг юм уу? Тэгж хэлж магадгүй. Миний зүгээс бол хараал бол биш. Энэ юу гэхээр одоо ээж чинь ч юм уу, эмээ чинь ч юм уу одоо нөгөө айлын бэр болд ирдэг шүү дээ. Тэгээд эрэхтэй нэг тийм одоо нөгөө гологцсон одоо бэрийн голдог тийм удам байдаг аахгүй юу? Тэрнээс олж танах юм цөхөлтэй байгаад байгаа аахгүй юу? Тэгэхээр тэрийг бол яг ингээд нэг удсан учраас хараал гэж бас хардаг. Би бол чамаг бол хараалтай гэж хэлэхгүй. Тэгээ 2 удаа 3 хүнээс тийг сонсч ирсэн юм байна. Тийм үү. За тийм ээ. Тэгээд одоо энэ юу нь болохоор лус нь болохоор зэрэг танахс дээрээс одоо нэг 5 дахь үе болов гэж би бол хэлэх гээд энэ 5 дахь үеэсээ одоо чи юутай лусын бариатай. Тэгээд танах удам ухсаа айгүй юм цөөхөн хүмүүс гадаг одоо дээр үе хүмүүс чи 10-аас одоо дээш 8 16 байдаг бол танах дээд л нэг 3 ч юм уу 1 ч юм уу тиймэрхүү удамтай байгаар тийм ээ. Юу цөөхөлээ. За, лусаа дүрслээрэй. Загас зурна. За. Загас зураад тэгээд засаа яг хэмжээгээр нь хайчлаа шүү. Хүрээгээ. За, зэгчлээ. Өөр.
За наатаха өргөөрөө гэж гол руу оруулж болохгүй шүү гэж. За. Өөрөө өөрийнхөө энергийг хүн унагадаг, өөрөө өөрийгөө л хүн удирддаг аахгүй. Хүн өөрөө ингээд ирээд нүдэ ямар нэгэн шашин ч байна уу, бөө байна уу, лам байна уу, Есүс байна уу, юу ч байж болно хүн. Тэрийг шүтдэг байж ижил тэр хүн ингээд энергитэй явдаг гэж миний зүгээс бол үздэг аахгүй. Тэрнээс заавал бөөдөр ирээд энэ хүн сайхан болно, лам дээр очиж сайхан болно, Есүс шүтээ сайхан болно гэхгүй. За сучхнаас суур цаач очил байгаа шүү. За төглөө шилээ аваарай. Нүдэ анарай гэж. Өшөөгөрөө өгөө дутуу сониртчлаа дахинтай сониртчлаа. За. Цус нь одоо нөгөө нэг их ингээд нөгөө нэг бөөгнөрсөн байна гинэ. Зэмсэг өгөө. Бүрэн хойноос нь авчих юм. Чиний энэ толгойг үзэж болох уу? За болов. Чи энэ толгоонд бэртэлтэй юу? Зөвхөлж ирсэн. Нэг 3 хүн байсан уу? Тэ 3 хүн байсан. За одоо ирсэн юм уу? Гэхдээ яг зүгээр ярьж суужсэн л ярьж суухаар зохино гэж бодохгүй шүү дээ. Зүгээр өөдөөс ярьж суужгаал гинт зохиолгосон. Тэнгүүд нөгөө цохохч юу дээ баг татцаа мөргцэн. Тэгээд тэр хооронд манарх хооронд зөгчихгүй юу? Юм бол тийм л байлаа. Нөгөө мөргүүлсэнтэй манардаг хүн. Тэгэхэд л тэр хооронд тэгээд хоол байслаа тэр залуучууд. Тэгж юус мөргүүлнэ гэж бодов. Тэгээд тэрнээсээ удаагүй нэг 3 сарын дараа ч юм уу тэгэл баруунууд гэдэг цусуурал харгаа битсэн. Одоо ингээ юу ч харахгүй гэсэн үг юм уу? Одоо бол жоохон гэрэл ялгана гэх юм уу? Одоо нэг центр шаармаар гэдэг өнгө ялгана. Тэнс бүр тол шиг тод харахгүй л гэсэн үг. Гэт одоо нөгөө чин дотор юм шингэнтэй. Тэг шингэн рүү цус орчих ингээ булангэрч та. Одоо яг тийм л юм болцсон гэсэн үг. Аз Европын орнуудаас импортлсон шинэхэн жимсгэн чанартай хүнсний ногоо, байгалийн аргаар хатаасан жимс, бүх төрлийн дээд зэрэглэлийн үзэм, амт, үнэр, шим тэжээлээ бүрэн хатгалсан эрүүл хүнсийг гэртээ хургуулan аваарай.
чанарыг мэдэр байглаас шууд ханд. Бид тэргүүн жимс, тэргүүн чанарыг эрхэмлэнэ. Орос чулуун халаагуур Depileco ердөө 400 ватт зарцуулагдах тогны хэмнэлттэй. Гадаргуу дээрээ 90 градус халж 8-9 м квадрат халаа. Depileco 10 жилийн баталгаа. Казахстан улсын номер 1 брэнд Sauli. Сайн бичэн Wappling өргөн сонголт. 1942 оноос өнөө хүртэл чанараараа танигдсан Арахат брендийн чихэр шоколад. Мөн Баян сүүл брендийн бүх төрлийн амттан Монгол улсад албан ёсны эрхтэйгээр бөөний үнээр борлуулж байна. Жинхэнэ Казахстан амт, оригинал чихэр Монгол. Энэ талцрын үлмийг нээчих юм уу? Нүдэ нээж болно гэж. Өргөлийн сар хацглаа. Мэлми өвчөр зална. Томонд дамжин нутам гош. За 3 хоногт одоо нүд чинь одоо өвдөө шүү. Тэрэн дээр одоо эмнэлгийн одоо нөгөө им янз бүрийн юм авч хэрэглэж болохгүй шүү гинэ. Үйл хийсэн болохоор. За тэрийг авчих. Өргөл. Хөөрнөлгөө өргөх юм уу? За баруун хаш. За овог нэрээ 3 удаа хэлээд баруун хашаа өргөчгөө гэж. Манай онгод бол хэлдэг. Ямарваа хүн өөрөө юу шүтэх нь хамаагүй. Нэг л юм шүтчихвэ. Тэгхийн бол ирээдүйтэй байдаг. Бүр болохгүй л хамаагүй. Би өнөөдөр байшинтай болно. Байртай болно. Тэмүүлэлтэй бийжж өөрийнхөө насыг урт тасгадаг. Манайхан монголчууд ярьдаг шүү. Хүүхдээ 10 төгсгцэн, оюутан болгоцсон. За болсон. Өөрийгөө тэгдэ үгүй. Зүгээр өөрөө тэмүүлэлтэй. Хэдэн настай байх нь хамаагүй. Тэмүүлэлтэй юмыг шүтдэг. Өрөөдөг сайхан энерги өөрөөсөө гоё энерги цацруулж муухай энерги цацруулахгүй инээж хөхөрсөн баяссан залуурхаг заавал би хөгшин хүн гээл хөгшчүүлтэйгээ яриад хөгшин байх залуу хүнтэй заавал сургаал айлтдаг байхгүй залуучуудаасаа сурах юмаа сураад айлтах юмаа айлдаад ингээд үеийн юм шиг явж ивэл тэр айгуу гоё байдаг гэж би өөрөө боддог байхгүй юу. Чи одоо ингээд нөгөө ингээд айгуу их ингээд хөвтэй дүнгэж ингээд босч ирж байгаа хүн шиг юм тамир тэнхэг байх энэ юу нэг юм яг уу би нэг 2010 онд юм аа. Тэр нөгөө Эрдэнэттэй байсан мөнхийн үйлсгээд нэг имлэг байсан. Завхнаас тодорсон гигинт ингээд нэрийн айн сандгаа. Тэр дарханд бас имлэг нэмсэн байхгүй тийм салбараа юм. Тэгээд яг тэр үеийн биенүүдээ гинтэйцсэн болохоор үзүүлсэн чи хараа орох юм байна манай имлэг твтэй. Тэгээд нэг 10 доног хэвтэл тэгэл ийм уламжлалын имжлэгээ хийлгсэн чил ингээл дархлаас болчихсон. Ямар ч дархлаа. Тэрнээс хойш ерөөсөө дархлаагүй ингээ яваад. Ер нь тий дархлаа юм болцсон. Ийхтэй одоо ингээ зүгээр жоохон дархлаа ханаад өрч. Ямар ч тийм нөө эсэргүүцэл байхгүй болцсон. Тэгээ юм уугаад нэмэр байхгүй. Ерөөсөө дархлаа байхгүй. Одоо хаяад ингээ биш чи ингээ сулардаг уу гэж байна. Тий сулардаг. Тийм гинэ. Дотор халуун байхгүй юу? Гал. Дотор гал байхгүй нь гэж одоо. Тийм болохоор ингээд сэлдэд авна. Дотор галын чинь сэргээе. Чи өнгөрсөн гэжсэн ээж чинь хавтартай байсан. Тэгээ илгэний хавтар. Илгэний хавтартай гэж тэгээ. Тийм надад ягаад гэхээр нөгөө хавтар харагдаад байгаа байхгүй юу? Сүүлийн 10 жилд бол би одоо энэ хавтарлаар одоо чиглэлж одоо ингэж ерөнхийдөө ажиллаж байгаа. Одоо онгодтойгоо хавсарч одоо тэгээд эмч нартай бас ганцхан ингээд нөгөө нэг онгод үйл хийгээд ингээд тэр хавдрыг эдгээдэг биш. Одоо нөгөө эмч нартай бас хавсардаг. Тэгжээж одоо тэр одоо махан биеийн эмч нар эдгээдэг. Одоо тэгээд
хөндлөнгийн хар бараа одоо тэр юунаас удмынхаа юунаас болсныг нь бол одоо онгодууд ингэж үүлийг хийж өгдөг учраас би эмч нартай хавсарч одоо ийм хавдрын чиглэлээр сүүлийн үед 10 жил одоо судалж ажиллаж байна. Зүүд чи ямар гэдгүү? Зүүд юу нөө орж гарна. Ер нь бол жоохон бараан тал руу зүүдтэй. Нэг хэсэг бас нэг хараа орж ингэж бас нэг зүүд орж ирж ирсэн. Гэтэ тэрнээс чааш одоо нэлээд олон жил болчихлоо. Тэгээд танах юм салаа урсгалтай одоо онгодууд болохоор салаа урсгал гэж ярьдаг боловч бид нэрээр бол нөгөө саалж нэлсэн юм амьдрал гэдэг танаад. Ер нь бол тий манай яг хийжин талаас бол ер нь бол саалж нийлээг хүн баг байхгүй тий бүгд л миний ярьдгаар бол нөгөө хоёр дахь амьдрал гэдэг л байна. Тийм хөл амьдралаар амьдарч байгаа та. Ер нь бол одоо өвөмнөр өндөр наслт биш манай талаас. Ээжгээл сайн ингээл 50-д. Ер нь бол усын бариатай улсууд бол тийм байдаг байхгүй. Усын барайл, усын хорлол гэдэг ч юм бас дотроо жоох ялгаатай байдаг. Тэгэхээр бариатай удам ер нь бол салаа урсгалтай тэгээд юутай саалж нийлсэн өвчий их ороодог. Тэгээд одоо жоохон юм нөгөө бид нэр ярьдгаар орлого жоохон муутай хэрүүлэгтэй тиймэрхүү байдаг. Хорлол нь болохоор зэрэг одоо ингээд хүмхэд идэг. Энэ залууг одоо ингээд эхлээд орж ирэхэд нэг олон жил ингээд нөгөө нэг хэвтэрт орцсон одоо бүр хэвтэрт байж байгаад босч ирж байгаа хүн шиг тийм одоо юу надад бол тийм мэдрэмж байсан. Тэгээ өөрөөс нь асуухаар тийм одоо би олон жил хэвтэрт байгаагүй гэдгээ хүн тийм энерггүй өөрийнх нь одоо дотор галан байхгүй болсон хүн байсан. Тэгээд орж ирэнгүүт усын байраа нь бол харагдчихээн. Тэгээд одоо амьдрах явц дундаа одоо хүн байгаа юм болтод саад бэрхшээл айгүй ихтэй одоо ингээд өөртөө ингээд тусад нь ярихаар бол айгүй тийм их юм байна энэ хүнд. Одоо гэр бүлтэй байжгаад гэр бүлгүй болсон. Тэгээд энэ удам нь айгүй их юм одоо салаа урсгалтай салж нийлсэн энэ нь бол одоо өөрт нь ингээд чичээ ярих юм бол энэ хүнд бол айгүй их байна. Тэгээд одоо нэг бас ингээд танаа дээр нэг анзаарч байгаа юм ер нь ингээд удам тасрах гэдэг. Ер нь л дандаа ганц. Ээж ч ганц. Ээж ганц. Ээж ганц. Чи Нэвтрүүлгийн үеийн тэтгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч тэргүүн жимс. Жимс хүнсний ногоо хатаасан жимс нарийн ногоо хүргэлт. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleco өөрөөр ажиллана. Ер нь бол саад ер нь аяг байдаг гэхэд амьдарч байгаа хугацаанд тийм ингээд энэ олон одоо 40 жоо наснд бол ажиллаад байхад аягүй саадтай илүү ажил бүтээ хийжсэн. Гэр бүл болсон ч гэсэн хэрүүл тасардаг ч юм те. би хараа гэж 100% оруулна гэж бол амлаж чадахгүй гэхдээ 50. Айронтэй. Та боотлог. Сэжэр болдож барахгүйгаас хойш нөгөөрөө боолтож. Онгод бол ерөөсөө ийм штэ. Одоо нэг одоо манайх нар бол зүгээр шууд сэтгэл зүйч шиг. Яг гэвэл нөгөө шууд өөрөө бууж ирдэг. Бууж ирээд тэр хүнтэй харьцдаг. Тэгээ харьцахаараа яадаггүй гэхээр зэрэг нөгөө тэр чинь өөрөө одоо тэр хүнийхээ нөгөө юунд бүглөрөөд яваад байна. Өвдөөд бүглөрөөд байна уу? Юунд бүглөрөөд яваад байна гэдгийг чинь өөрөө мэлмитчихдэг.
Одоо тэр хүн чинь мэдээж би хараал авчаад үлдээ гэж бодохгүй шүү дээ. Өөрийн санамсаргүй юмнаас үнийг доромжилсан байж болно. Эсвэл өөрөө одоо юу ч үгүй ламж үед нөгөө бөөч вэ юу вэ муу үйл хийсэн байж болно. Тэрэн дамж манай онгод бол та нар зэгцтэй үйл хийжээ. Та нарын 3 дахь үе чи ойрхон шүү. 3 дахь үедээ та нар үүлээ үлдээ шүү гэж хэлдэг. Тэгэхээр ч бид нар зэгцтэй л ахгүй бол 3 дахь үе ч бол миний гол одоо ингээл гүйж авах хүмүүс шин. Залуу хот бол тэр чинь бол юу гэсэн юм чи. Юу 3 дахь үе гэж боддогдсон бол одоо 3 дахь үе ойрхон байна. Аз Европын орнуудаас импортлсон шинэхэн жимсгэн чанартай хүнсний ногоо, байгалийн аргаар хатаасан жимс, бүх төрлийн дээд зэрэглэлийн үзэм, амт, үнэр, шимт хичээлээ бүрэн хатгалсан эрүүл хүнсийг гэртээ хүргүүлэн аваарай. Чанарыг мэдэр байгалаас шууд ханд. Бид тэргүүн жимс, тэргүүн чанарыг эрхэмлэнэ. Орос чулуун халаагуур Теплеко ердөө 400 ватт зарцуулагдах тогны хэмнэлттэй. Гадаргуу дээрээ 90 градус халж 8-9 м квадрат халаан. Теплеко 10 жилийн баталгаа. Казахстан улсын номер 1 брэнд Саули. Сайн бичэн Вафлийн өргөн сонголт. 1942 оноос өнөө хүртэл чанараараа танигдсан Арахат брендийн чихэр шоколад. Мөн Баян сүүл брендийн бүх төрлийн амттан Монгол улсад албан ёсны эрхтэйгээр бөөний үнээр борлуулж байна. Жинхэнэ Казахстан амт, оригинал чихэр Монгол.